За сайн байна уу? Энэ удаагийн хичээлээр цахим шалгалтыг онлайн горимд хэрхэн бэлдэх талаар хүргэе. За үүний тулд интернет байх хэрэгтэй танд. Мөн Google-ийн аккаунт буюу бүртгэл эзэмх хэрэгтэй. За интернетийн орчинд шалгалт авахын тулд Google-ийн баримтуудаас Google форм буюу маягтыг ашиглах хэрэгтэй. За Google форм нь цахим судалгаа, цахим санал асуулга, цахим шалгалтыг авахд зориулагдсан онлайн барган хангамж. За Google форм ашигласнаар та хэдэн зэрэг олон суралцагчаас орон зай үл хамааран шалгалт авна. Шалгалтын үр дүнг хормын дотор нэгтгэн хэн ямар төвшөнд байгаа, хэн ямар утгатай байгааг олж харж за мөн анализ нэгдэх боломжтой байдаг. Ингээд та бүхэндээ Google форм ашиглан хэрхэн шалгалт бэлдэх талаар дэлгэрүүлэн тайлбарлая. За өөрийнхөө аккаунтаар Google нэвтэрсэн бол доторх агуулгаас нь drive хэсэгт хандаж new командыг өгнө. За энэ хэсгээс more гэсэн дэлгээс дэлгэж Google форм гэснийг сонгоно. За untitled форм хэсэгт ерөнхий гарчийг өгнө. За хэдүүлээ. Цахим тест боловсруулах гэж гарчиг өгье. За түүний доор байгаа form description хэсэгт гарчгийн тодорхойлолтыг бичиж өгнө. Онлайн мэдлэгийг шалгах. За untitled questions эндээ асуултаа бичнэ. За дараах програмуудаас аль нь их хэлтгэлийн програм бэ? За options хэсэг маань асуултын хариулт байгаа. Асуултын ард байрлах multiple choice гэсний диалог боксын задаргаан дотор асуултын хариултыг ямар хэлбэрээр сонгох вэ гэсэн сонголтууд байгаа. За short answer буюу богино хариултаар, за multiple choice буюу олон сонголттой хариулт, check boxes буюу олон сонголтоос зөвхөн ганцыг нь сонгох. За drop down буюу жагсаалтуудаас аль нэгийг сонгох гэсэн сонголтууд байдаг. Энэ жишээн дээр нэг хариулттай сонголт хийлээ. За responses хэсэгт хариултын тохиргоонуудыг хийж өгчүүлдэг. За settings талбарт хандаж за шалгалтын хугацаа, за мөн шалгалтаа өгснийхаа дараа хариултыг харах, за ямар үзүүлэлтүүд дэлгэцэн дийл харагдах зүйлүүдийг гэх мэт зүйлүүдийг хийж болно. Таны илгээсэн хариуг хүлээн авлаа. Хариултыг хамталтай илгээлээ гэх мэт өгүүлбэрүүдийг энэ доор бичиж өгч болно. За эдгээр тохиолнуудыг хийж дууссныг баталгаажуулж save командыг өгнө. Questions тав руу буцаж хэлжээ. За энд бол асуултын хариултуудыг тохируулж өгдөг байгаа. Answer key буюу хариултын түлхүүрийг тохируулъя. За энд point хэсэгт тухайн асуулт нь хэдэн онооны хариулттай тохируулж өгнө. За яг аль хэсэг нь асуултын хариулт гэдгийг бас тохируулна. За A, B, C гэсэн сонголтуудаас аль нь зөв хариулт гэдгийг бас чагталж өгдөг байгаа. Add questions командаар дараагийн асуултыг нэмье. За энэ асуултыг олон сонголттой хариултаар тохируулж өгье. Microsoft Office багц програмд матах вэ? Програмуудыг сонгоно гэдэг тохируулъя. За check boxes олон хариутай байгаа. За 4 хариуд дотроос 2 нь зөв байхаар тохируулж өгье. Excel, CorelDRAW асуултын хариултууд 2 дүгнэлт утгагүй
шалгуулагчийг төөрөлдүүлээгүй байх хэрэгтэй. Мөн асуултын хариултууд нь энгийн тодорхой хэллэгтэй байна. Зөв хариулт нь бусад хариултуудаас хамгийн оновчтой нь байх хэрэгтэй. Тестийн агуулгад төрөл, даалгаврын тоо, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлог тохирсон байх хэрэгтэй. Цаг хугацаа нь тухайн даалгаврыг гүйцэтгэхэд нийцсэн яг тохирсон байх хэрэгтэй. Add questions командаараа 3 дахь асуултаа нэмье. Тухайн асуултын хариултыг жагсаалтуудаас нэг сонголт хийхээр тохируулж өгье. Хамгийн анхны сүлжээг цэг гэдэг опшн хэсэгт хариултаа бичиж өгье. Forest network за дараагийн options хариултаа тохируулъя. Primary network за Google Form бол ер нь цахим шалгалт бэлтгэхээс гадна судалгаа, шинжилгээ янз янзын ямыг Google Form ашиглан авч болно. Санал асуулга энэ хэлсэн байгаа. За 3 дээр нь ARPANET, 4 дээр нь second. За зөв хариулт маань ARPANET байгаа. Primary key хэсэгтээ тохируулж өгье. ARPANET-ийг зөв хариулт. За 5 оноотойгоор тохируулж өглөө. За ажиллуулъя. За эхний энд хоёрыг сонголоо. ARPANET. За энд хамгийн анхны төвийн дээр алдсан байна. Хэрвээ та асуулт хариулт айл нэг нь буруу бичиж өгсөн бол буцаагаад тохируулж болно. За захим тест боловсруулах гарч ирлээ. За энэ хэсгээс бид хэдэн оноо авснаа харж болно. Анализ хийн. Аль асуултан дээр алдсан байна, аль асуултыг зөв хийсэн байна тий. За ер нь тэгээд Google Form байна. Авсан шалгалтаа нэг хүснэгтэнд нэгтгэдэг байгаа. Хэдэн ч хүн шалгалт өгсөн байна. Жагсаалтаар нэгтгэд гаргаад ирнэ. За мөн графикаар төсөж харуулна. За дөрөвний асуулт хариултыг маань энд харуулж байна. За шалгалтаа бэлэн болсон гэж үзэх юм бол send командаар бусад шалгуулагч, хэрэглэгч, суралцагч нарын цахим хаяг руу явуулна. За ингээд шалгуулагчд маань шалгалтаа өгч буцаан үр дүнг илгээдэг байгаа. Энэ удаагийн хичээлийг анх 2 минут бэлтгэн үргэлээ. За та бүхэнд амжилт хүсье.